хаасан гарагт одоо бүгдээрээ чиглэл аваад ажлын хэсэг даалгавар аваад ажиллалаа. Тэгээ ажлын хэсгийн дарга маань өөрөө ажлын хэсгийг ахалж иж 1-7 хоног гадагшаага явчихад ирчээд чуулганы уур амьсгалаач мэдрээгүй эхний ажлын өдөр баахан гишүүдтэй уулзаж за тэрийгэ татчих тэрий чинь оруулчих гэж баахан тохироо 8 хэллээ. Багасаа миний дүү ийм юм сурч болохгүй шүү гэж хэллээ. Тэгээ ажлын хэсэг дээр бадсааран байгаад зарим гишүүд нь одоо ажиллаа хийхгүй хурлаа тохирсондоо байсангүй гэж хайж явцгаагаад тэгээ нэг 12 санал болгож бадсан байдаг юм аа. Тэгээ тэр 12 санал нь бол одоо хүний эрхийн асуудлаар за хүүхдүүдийн одоо эрхийн асуудлаар хүүхдийн хоол эрчим хүч гээд за нэг 400 тэрбум төгрөг нийтлэг асуудлуудыг базаж 12 санал болговоо. За эдийн засгийн байнгын хорон дээр орлоо. Эдийн засгийн байнгын хорон дээр ажлын хэсгийн саналаар санал хураасангүй нийт нөгөө саналуудаараа хураалаа. Ингэхдээ тэгээд яг л нөгөө л зарчмаараа хүчтэй тэгээд нөгөө бүлэглэлээрээ өөрсдийнхөө асуудлуудыг оруулваа. Ажлын хэсэг нэг 400 тэрбум барьсан болвол эдийн засгийн байнгын хороо 1.4 их 80 төгрөг болголоо. За мэдээж одоо нөгөө санал нь ороогүй гишүүд бол мэдээж гомдолтой байгаа шүү дээ, ойлгомжтой. За орсон саналууд нь юу юм бэ? Би таймлаад хэлье. За Чингэлтэй дүүрэг 3 санал, Сүхбаатар дүүрэг 4 санал, Дорнод аймаг 4 санал, Сүхбаатар аймаг 3 санал, Сэлэнг 2, Дархан 3, Хөвсгөл 3, Төв 1, Өмнөговь 1, Увс аймгийн Малчин сум, Ховд Завхан. Ийм одоо асуудлуудыг оруулж ирсэн байна. Тэгээ оруулж ирсэн асуудлууд нь за 2 минут байна да ярьчих. Чингэлтэй дүүрэг, Сүхбаатар дүүрэг эн чинь нэг Чингэлтэй Сүхбаатар нэг тойрог штэ ингээд 7 төсөл оруулж ирвэ. 2 цэцэрлэг, залуу техникчдийн ордон, эмнэлгийн тоног төхөөрөмж, жидүү зээлийн их үүсвэр, эрчим хүчний зарим асуудал, эмнэлэг, Дорнод 4 төсөл. За ус хангамж, ариутгал, татварга, цахилгаан, зам, Сүхбаатар аймаг одоо бас зам 3 төсөл оруулж ирж байгаа шүү. Сэлэнг, Дархан, Төв, Хөвсгөл эд юу оруулсан бэ гэхээр 20 ортоо эрүүл мэндийн төв, зам гүүрийн байгууламж, Ахмадын хөгжлийн төв, Галт төмөр аврах анги 55 дугаар ангийн өргөтгөлийн асуудал, Өмнөговь дээр зам, Баян хонгор дээр одоо зам. За Увс аймгийн Малчин сум 320 хүүхдийн сургууль оруулжээ. Ховд завхны зумд одоо ховд завхны одоо дунд бас юм замын асуудал оруулжээ. За энэс юу харагдаж байна вэ гэхээр нэг цөөхөн хитгэн гишүүд өөрсдийнхөө тойргийн асуудлыг ингээд оруулваа. За манай эдийн засгийн байнгын хорооны дарга одоо тойргоос сонгогдсон залуу гишүүн бас тойргийнхаа сэтгэлгээнээс бас гарч чадаагүй байгаа нь аргагүй байгаа байхгүй да. Гэхдээ ер нь л ингээд тойргоос сонгогдсон хүмүүс л сайд нар хийж байна. Тойргоос сонгогдсон хүмүүс байнгын хорооны дарга хийн гэх юм болвол бүхий л асуудлуудыг тойрог руугаа чирэх нь ойлгомжтой. Бид нар тойргийг хөгжүүлэх гээд байна уу? Аль нэг сумыг хөгжүүлэх гээд байна уу? Нийтлэг Монгол улсаа хөгжүүлэх гээд байна уу гэдгийг ч одоо ялгаж чадахгүй байгаа шүү дээ. Тэгээ ийм улсын хөгжлийн төлөвлөгөө байдгийм үү? Би энийг л асуугаад байгаа байхгүй. Тэгээд ер нь штэ одоо энэ төсөв орж ирэхэд зарим талаараа сангийн яамны ч гэсэн одоо буруу штэ. Хөгжлийн төлөвлөгөөнд оруулаагүй асуудлыг төсөвд оруулахгүй гэж зарим одоо сул гишүүдэд юм хаалт болгочдөг юм байна. Хүчтэй ч яг хөө тэгээд өөрсдийнхөө асуудлуудыг оруулдаг. За бүр болохоо байхлаарэ нөгөө чуулган дээрээ улаан ногоон лазараа тэгээд огт сураггүй 105 төслийг ч гэсэн одоо оруулж ил байсан. Тэгээд ингээд хүчтэй ингээд явдаг ийм байх юм бол энэ улс орон өнөө хүртэл ажлын хэсэг хариулъя. Лувсан Жамц гишүүн эдийн засгийн байнгаар бас хариултаа бэлдэж байгаарай. Харин заяа гишүүнтэй санал нэг байна. Нэг ажлын хэсэгт хамтаа ажилласан баярлалаа. Тэгээ таны хувьд ч гэсэн зарчмаа сайн бариад нийт